байгаа өстой шүү. Харин болорч. Торхой байсан бол орохгүй шүү дээ. Орохгүй шүү дээ. Аваагаал байж. Энэ ямар хөөрх юм. Хэдэн сартай. Бүх hulж байгаа нэг болгоцсон. Нийлүүлж байгаа тийм. Хомлж байгаа. За уснаа. Яг батраа. Томыг л. За дог залуус нэвтрүүлэгт маань өнөөдөр манай хоёр зочин ирсэн байна. Тэгээд энэ хоёр зочныг өнөөдөр одоо та хоёрыг маань дуутахгүй байхын арга байсангүй, өрөхгүй байхын арга байсангүй. Нэвтрүүлэгт яагаад урьж байгаа гэхээр их ностой асуудлууд их болоод байна л дээ. Хямралч гэж байна. Хямралын хажуугаар мөнгөтэй болох гээд байгаа юм мэдгэдэггүй, өртөө болох гээд байгаа юм мэдгэдэггүй, энэ ордуудаа зарж ийн гэж яах шиг, өгж ийн гэж яах шиг ноён уулын тухай юм нэлийн асуудлууд байна тийм. Тэгээд үзэгчтэй би одоо хоёрыг өөрсдөө би өөрөө танилцуулъя. Миний баруун гарт сууж байгаа залуу бол Даяар Монгол хөдөлгөөний тэргүүн Бямтлаг гэдэг залуу байна. Тий. Гараач маань оролцогч маань бол Хөх Монгол бүлгийн тэргүүн Гансүрэн гэдэг залуу байна. За тэгээд миний түрүүний тавьсан асуулт бодож байгаа бодол санаа юу вэ? Ойрд та хоёр минь ер нь юу хийгээд байна да? Ойрд шийсэн мэгтэй байна. Юучлсан ихлэ залруулч найз нь бол Даяар Монгол хөдөлгөөний тэргүүн байхаа болсон. Одоо би удирдах зөвлөлд нь ажиллаж байгаа. Маадэргүн Гамбат гэж залуу удирдах. Гансүрэн үзэгчтэй энэ өрөө мэндийг хүргэе. Тэгээд миний хувьд яг Монгол бүлгийнхаа тэргүүний ажлыг хийж байгаа. Тэгээд түрүүн өөрөө чи асуулт энд бас хариу юм өөрийнхөө бодлыг хүсэлээ гэж бодож байна л да. Тэгээд ер нь юуны үр тайран те түүний үрийг хураана гэж үгтэй. Бид нэр 90 оноос ардчлал гэдээ явсан. Тэгээд энэ дээр бид нэр эргэж харж анализ хийх цаг нь болсон. Яагаад гэвэл дахиад цаашаа яаж явах вэ гэдгийг шийдэхийн тулд бид нар бол мухардцсан шүү дээ. Газрын дээрх бүх баялагыг устгасан. Бүгдийг хөвчлөл нэрээр авч үйлдвэрүүдийн дампууруулж машинуудын төмрийн хоог нь урагшаа гаргацсан. Ажилчдын ажилгүй болгоод ажилгүйдлийг нэнт хийгээд ингээд нэг дэн дом эргээд нөгөө жижиг дунд бизнесийг дэмжих гэх нөгөө байсан юм байхгүй болгочоод дахиад нэг юм ярьж нэгдүгээр. Хоёрдугаарт ерөөсөө энэ бүх дампуурлын эхлэл юунаас эхэлсэн бэ гэвэл үндэсний эрх ашиг буюу энэ хилийн багны дотор амьдарч байгаа 3 сая хүний эрх ашигыг уландаа гიშгснээс л эхэлсэн. Энэ дээр юуг би хэлэх гээд байна вэхээр хөрөнгө оруулагч нэрээр гаднаас ирж байгаа гадаадынх нь дэндүүх найр тавьж гисэн. Харин дэндүү найр тавьсан. Дэндүү найр тавьсан. Тэгэхээр энэ Монгол улсыг оршин тогтнохын тулд халуун ам бүлээн цусаа урсгасан өвгдийн тэр үн цэнийг байхгүй болгосон байхгүй. Тэрүүгээр юугаар байхгүй болгосон бэ гэвэл нөгөө хууль гэдэг юмар байхгүй болгосон. Өнөөдөр Монгол улс дэлхийн 7 тэрбум хүнийг тэжээх ёстой тийм газар болчиход байгаа байхгүй. Хаанаас тэр Канадаас байна уу, Хятадаас байна уу, Солонгосоос байна уу? Ирэхээр юуны бизнесийн хамгийн таатай орч өгдөг. Монгол хүнд бол хамгийн хатуу чангасч байдаг. Монгол хүндөө зээхгүй. Монгол хүнээсээ татвараа нэх нь. Татвар бол арай дэндүү. Монгол хүн болохоор газар ухахаар бөө юм мэрэгжлийн хяналт бөө шалгалч. Бөөм бичгээр. Ийм зузаан бичиг. Гаднаас нэг Канад нөхөр ирэнгүүтээ хов оосон ирээ заяа. Ингээд судалж байсан энд оюутлогоо гэдэг нэг газар байгаа юм шүү дээ. Энийг авчи. Би авах гэсэн. Чи мөнгөтэй юм уу? Дороо мөнгөтэй бол дэлхийд энэ минералыг би авах гэсэн мөнгө осголоо. Тийм үү? Бирж дээр зүгээр цагпаг л босгож шүү дээ. Тэр мөнгийг авчираад тэр өнөөдөр оюутлах байц. Өнөөдөр тэрний хажууд манай улсын ерөнхийлөгч бүхэлдэж байна. Тийм шүү дээ. Энд бол хинч нууц биш. Бүгд бүхэлдэж байна. Төртөө гэрээ хийдэг тэр тий. Зүгээр нэг Канад ирэнгүүтээ төртөө гэрээ. Сая бас нөгөө нэг юу яалаа нэг компани шууд нөгөө юу яагаад шүүх хурал нь болоод тэгсэн чинь шууд ерөнхийлөгчөөс өршөөл үзүүлээч гэд бичиг өргөн барьсан байна шүү дээ. Өөр нэг тий. Тэр энэ утгагүй юм байна л да. Энэ дээр юу гэж либерализмыг хит ярихчд тий. Дураар дөргих штэ ер нь яг үндэ бол либерализм эрхчлөл гэж яриа л юм. Ардчлалын баг зүйлсээ эдийн засгийн алуурчд Монголд өжөө өөрөө засаад тэрээрээ бэлдээд өнөөдөр Монголын ард түмний өмчийг цөлмж эхэлж байгаа. Энэ дээр биднэрт хамгийн гоё үг хэлсэн юу вэ гэхээр чи хоггүй эрэхтэй. Чи өстой лагаа иднүү, луунгаа иднүү, бие худалднуу чиний дур.
чи хүнд захирагдахгүй байж болно гэсэн ийм хит дураар авирлах үзэгдлийг бий болгонгуудаа Монгол гэж нэг улсыг буталчихж байгаа байхгүй юу? Буталчихж байгаа юм ээ. Нэгдмэл ирэх ашгийг нь байхгүй болгоод сарнаагаад тэгэнгүүт чи яах нь нөгөө хаус замбраагүй төлөвт орчиж шít арт түмж. Энэ хоорондоор яадгүйхээр нөгөөдүүлэл арга واخгүй юу? Тэр хооронд хууль батлуулаад баялагын цөлмж эхэлсэн. Яг энэний одоо миний бодлоор бол оройн буюу төгсгөлийн цэг ирж байна. Энийг бид бүхэн 90 оноос шаардлаа тий. Олон сайхан ордуудыг хулгай хийхийг үзлээ. Улс оронд ямар ч ашиггүйгээр. Тийм ээ. Буцаад манах өрөнд ороод эргээд бүр тий шүүхт очоод үнэтэй газар нь шүүхт ялагдсан. Үнэтэй байсан биш сүүгээ нууя гэж бодсон чинь бүр сүүчгүй болоод сүүлдээ бүр өрөнд орохгүй үнээгээ өгөөд баг үнээгээ өгчөө дараа хүн яв гэд тийс салдаг. Ийм байлаар улаан цагаан луувэр бол одоо өнөө хүртэл явагдлаа шүү дээ. Энэ бас ахнараас бас нэг юм асуумаар байна л да. Одоо ингээд би одоо залуу үеийн төлөөлөл шүү дээ. Тэгээд ингээд хүмүүс болохоор Хөх Монгол, Даяар Монгол гэхэр нөгөө нэг тийм буруу ойлголттой байдаг байхгүй. Та хоёр бас энэ залуучуудад бас яг тэр буруу ойлголтын тасаад бас ингээд зөв бас тэр ойлголтыг бас өгж болох. Тэгэхгүй болохоор ингээд одоо яг тухай та яг идэхлээ явж хахад нөгөө нэг интернет орчин байгаагүй. Сошиал ертөнц байгаагүй. Одоо яг бидний үед гэхээр болохоор Ямнаас ам дэмжээ бүх юм болохоор зүгээр гэл те. Би өнөөдөр гэхэд л Даяар Монголын тэргүүрний асан гэдэг хүнийг анх удаа харж байгаа жишээд те. Хөх Монгол тэргүүн гэдэг хүн бүр анх удаа би яг нь бол анх удаа л харж энэ бүх зүйлийг ингээд бас яг залуучуудтай яг ингээд тайлбарлаж өгөөч. Бас дүүнч бас өөрөө ч гэсэн гайхаал сууч нэг нь бол. Тэг яг бид нар чинь 2002 оноос эхэлж үндэсний үзүүлсэн гэдэг Даяар Монгол, Хөх Монгол бүлгэм, Даяар Монгол хөдөлгөөн гэдэг 2002 оноос одоо нэг 13 жил болж байна уу та. 13 жилийн өмнөөс бид нэр явсан л та яг энэ замаар. Тухайд бол мэдээж мэдээл байгаагүй л те. Тухайн үед үндэсний үзлийг ярьдаггүй байсан баг. Хинч ярьдаггүй байсан. 2002 онд хятадууд Монголд үг болноор байдаг гэсэн. Хятад хүнийг гадаад иргэн гэж үздэг гэсэн. Хужааг. Бид нар хужаа зодоод очингол гадаад иргэнийг зодлоо гэж ярьдаг гэсэн. Годомжинд барьж аваа зодоход хужаа энэ хүн аллаа гэж хүмүүс орилдог. Одоогоос шал өөр өссөн шүү ер нь. Тэгээд бид нар л анх автобусанд ороод мэдээлэл хийгээд явдаг гэсэн. Чиглэлийн автобусанд ороод хүмүүсээ сонсоорой гэлгээд үзэл санааг яриад шүү дээ. Үндэсний үзэл. Сайхан ахнар маань өөрсдийнхөө мөнгөөр ингээд тараах хуц сэвлүүлсэн. Өөрсдөө тараагаа бид нар ч гудамжаар тарааж яваад. Ер нь яг нэг тэгээд их хэлсэн юм л те. бас тэгээд ер нь яг энэ үндэсний үзэл гэж юу вэ гэдгийг хүмүүс гайхаад одоо бол харьцангуй мэдээлэл интернет зөв мэдээлэл би ганаад дуусгаад байгаа. Тэгээд яг хөө ингээд мэдээж бид нар хүмүүст энэ үндэсний үзлийн тунхагийг тараагаа тэр хэвлэл материал автобусанд ороод орилоод явж байгаа шүү дээ бид нар. Тэгээд ингээд явж байгаа нь мэдээж бид хүрээгээ нэмэн шүү дээ тэр чинь тодорхой хэмжээнд бид хүрээгээ нэмээд ингээд 2005 онд бид нар энэ хятадын Улаанбаатараар дүүрэн байсан хан цайгүй гэдэг болгож хайсан шүү дээ. Тэгж л ард түмэн гинт мэдсэн шүү дээ. Ийм хөдөлгөөн байдаг юм байна. Үндэсний үзэлтэй ийм бүлэглэл байдаг юм байна гэдгийг ойлгоод ирэнгүүт нөгөө энэ төрд байсан нөхдөөч нь арга хэмжээ авдаг байхгүй. Яадаг вэ гэхээр гарууд тэр үед хэдхэн телевиз байсан. Хэдхэн сонирн байсан. Тэд нар энэ дээр байсан нөхдүүдийн л юм байсан шүү дээ. Тэнгүүл тэрүүгээр бид нарыг харлуулж эхэлдэг байхгүй. Эднэр бол танхаа балмад итгээд байдаг. Дээрэмжлэх. Эднэр бол боловсралгүй танхаа тий дээрэм хийдэг ийм нөхдүүд. Ингээд нөгөө хүмүүсийн толгойд яг тийм мэдээлэл нэг бид нар өөрсдөө өмгөөлөх ямар ч тийм юм байхгүй. Бор зүрхээрээ. Одоогийн шиг сошиал медиа байсан бол бид нар одоо жишээ нь фэйсбүүкээр эсвэл сайтуудаар бид нар бичиж болно шүү. Бид ийм гэгээлэг юм хэлээ. Бид нар өнөөдөр Монголд эмчлэх боломжгүй ийм 3 охиныг бид нар солонгост эмчлүүлчихлээ. Яг нь солонгосчуудын бид дарамтлсан үнэ. Тэгвэл Монгол 3 хүүхдэд бид нар амьдрал үлээлчихэж байна. Тийм дарамтлж байгаа ч гэсэн тийм. Бид нар тэр барилгын гадаа очрлоо зогсож байсан янхнуудыг бид нар таслан зогсоосон шүү дээ. Очрлоо зогсдог гэсэн. Үсийн усна гэж нэг мэдэгдээд 30 эдэ охин ус усаал тэгэл байхгүй л ус. Энийг байхгүй, энийг ярихгүйгээр эдгээр тэндээс ороод ракет хийлээ, дээрэм хийлээ, зодон хийлээ. Энэ нь хоригдлоо, тэр нь хоригдлоо. Дандаа тийм мэдээлэл ард түмдэг. Нөгөөдөл нь
эхлээд манайсыг зөв хүмүүс. Юурээс сайн хараад шууд өө хийж байгаа юм гаргахгүйгээр тий. Зүгээр сайн өнгөцгөн юм харшгүй. Тухайн дандаа бурууг. Тэгээд хэвлэн байгууллагын бид нар асуудлыг дэлгээд тавина. За инглээ тий. Энэ газар ингээс үүрлээ. Ингээд энэ ордыг ингэчлээ. Тэгээд тэрийн бичиж авчаад тэгээд нөгөө манайс нэг жоохон хүчтэйхэн ярьчихдээ шүү дээ. Тий. Ингийн шүү. Тэгээд яг тэрий шүү тий. тэр хэсгийг мэдээгээр үзүүлээд байгаа байхгүй. тэгээд нөө цагаан тэдний ийм мэдээлэл хийлээ гэл. Тий одоо тэгэхээр чи одоо хэвлэлийн баг хурал хийсний хэрэг юу юм тий. Тэнгүүл зүгээр энэ хилэн зүс тий. одоо яг л түрүүний гансрангийн ярьдаг шиг нөгөө нэг үүмцэн хідэн нөхдүүд байна л гэж хараад байгаа байхгүй. Гэтэл энэний чи хараад энэ байгууллагын чи хараад айгүй том бодлого явж байдаг гэсэн. Систем хүртэл тий. Тэнгүүл тэрийг харуулахгүй тухайн үеийн гудамжинд гарч исэн тэр хийж исэн тэмцлүүд те тэр бол бодлогын зүгээр ихний яг 1-2 шатууд л явж байгаа. Тэрээс бид нар чинь бас дотроо ярилцсан бодлогоо боловсруулна. За яг ийм үед бид нар ямар аргаар төлөвлөнө. За ингээ намжаад ирэх үед бид ямар аргаар шилжих вэ? Тэр төлөвлөгөөнүүдээр нэр үнэхээр энэ хаягууд л тэмтсэн байсан юм шүү дээ. Амар. Тэгээ хараа тэр чаар ийм 5 он хүртэл тий. 2005 оны 11 сарын 26-ны улс томхосны орой бид нар буулгасан. Яагаад вэ гэхээр 2006 онд Их Монгол улс байгуулагдсан 800 жилийн ой болох гэж байсан. Тийм тий. Тэр 800 жил Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол улсын 800 жилийн ойгоор гадна дотны хар мянган жуулчид Монголд ирнэ. Тэд нар маш олон сэтгүүлч зурагчд ирнэ. Тийм биз дээ. Тэд Чингисийн Монголд ирсэн үү эсвэл Бээжингийн Хятадын нэг хотод ирсэн үү ялгахааргүй болцсон юм. Улаанбаатарын төв гудамж тэр чигтээ ханз улаан нэлүүлсэн шүү. Ганцхан шүнл буулгасан шүү. Зорилго нь тэр ихгүй юу? Бид нар танхаа хийх ажилгуудыг тэр очиж хаг зөхөөгүй л ихгүй юу? Ягаад гэвэл 6 онд Их Монгол улс байгуулсан 800 жил бол гадна дотны 10,000 жуулч тэр. Тэгээ тэд нар юу гэж ойлгож буцах вэ Монгол улсыг? Тур уцасгаар Монгол улс гэж бодох уу? Хятадын нэг хотод ирээд буцлаа гэж бодох уу? Ойлгох уу тий. Улаанбаатарын бүх гудамж тэр үед тийм л байсан шүү. Тэгээд яг бүр хотын төөрөө бол арай яг тэр шүн буулгачих гэж бодоод очиод буулгаагүй шүү. Тэрний ч өмнө хэд хэд удаа тэр газруудад мэдээлэл өгсөн. Одоо 97 онд 1997 онд хотын захирагчийн гаргасан шийдвэр байдаг шүү дээ. Хаяг адарсны тухай тогтоол. Тэр шийдвэрийг бид нэр хуулаад тэгээ мэдэгдэл өгöd. За энийг та нар биелүүлээ. 3 удаа явуулаад. Тэгээд дөрөвдөгт нь бид нэр шинэ очиод буулгахаас өр зам. Энийхээ хариуд 50 сайхан залуу шүрэнгээ алгаддаг. байгууллагын хаягийг 50 50-аас яг 14-нд ялавсан шүү. 5 жил яалаа гэж ялавж 153-1 гэдэг зүйл ингээ. Үгүй. 153-1 гэдэг чинь галдан шатах тэслэг дэлбэр нийгэмд онц аюултай аргаар гэж байгаа байхгүй. Тийм зүйл ингээ 14 залууд ял өгсөн байдаг байхгүй. 50-ыг баримтлаад. одоо гарсан болоо залуучууд нэг л гар. Ер нь ихэнх нь гар. Тэгээд 2006 онд Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойд зориулж өршөөл гаргасан шүү дээ. Тэр өршөөлөөр тэр 14 л гарсан. Яг л бүгд тэр 14 залуучууд бүгд урд нь ял шийтгэд идэлж үзээгүй. Ийм залуучуудаас өршөөлд ороод гараа авчиж байгаа байхгүй. Ханзыг буулгах процессыг яг хийх болсон шалтгаан нэг чинь. Жишээ нь ямар нэг улсыг мөхөө гэвэл түүхийг мартуул гэдэг. Ер нь л Түүхийг мартуулахыг гэвэл бичгийг мартуул гэдэг. Тэгэхээр бичгээ мартчих юм бол бид өөр бичих шилжснээр яадаг вэхээр асар их хэмжээний ном судрууд те уншиж чадахгүй болж үлддэг. Манайх кирилл рүү шилжсэний дараа Худам Монгол дээр байсан маш олон зохиолуудыг дахиж кирилл рүү буулгаж байгаа шүү дээ. Тэгээд овооны кириллээр бид нар ингээд ойлгоод ирж итэл англи хэллэгчнийг оруулж өгөөл. За яг англи дэлхийн хэл гэж бод. Гэтэл ингээд ханзыг хүүхдийн нүдэнд ингээд дасал болгоод эхэлнэ гэдэг маань магадгүй ханз руу орох. Энийний анхны цаана бас том бодлого явж байгаа. Гэтэл тэрийг бид нар ингээд нэг өнцгөөс харахад танхаа үйлдэл хийсэн юм шиг мөртлөө нөгөө талдаа бид нар тэр том бодлогыг таслан зогсоож байгаа байхгүй. Таслан зогсоосон л үйлдэлүүд. Тэгэхээр бид нар энийг нэг юу гэдгийг одоо нэг цон хаглах дуртаадаа тий хүн зодох дуртаадаа ч юм уу хүн айлах дуртаадаа хийгээгүй. Эний чинь бид нар сууж байгаа ярилцсан шүү дээ. За ийм бодлого яг хэрэгжээд эхэллээ найзуудаа. Өнөөдөр миний хүүхд чиний хүүхд тэдэн настай энийг хараад тасч байна. Нэг хэсэг сансар кабелийн телевиз дээр гарч ирсэн Google-тэй кинонууд ганцтай болчихсон. Мөн л бид нар тэрийг бараг шахаж хаардж байхгүй болсон. Ийм цаанаа нөгөө цаад холын бодлого гудамжтай
үзэж байгаа юм тийм. Тэгэхээр чи нөгөө танзандаа дасгах тийм. Уусгах гэдэг. Зүгээр энэгээр бид нар ямар нэгэн улс үндэстний соёлыг бол гутаанд оромжилж байгаа хэрэг биш. Бид ч өөрсдийн соёлтой тийм. Бид тэр соёл уламжлалаа өвлжүүлэх эрхтэй. Хамгаалах үүрэгтэй байхгүй. Тэгвэл бид нар тэр үед үргэл хүсдэг гэсэн. Харин яг үнэхээр бас олон сайхан залуучуудаа бол бас тухайн үед шоронд алдчихсэн л та. Одоо нэг Вьетнамчууд аюул их орж ирээд байгаа шүү дээ. Энэ хөдөлгөөндийг таньдаг болсон. Таньдаг болсон. Тэрнээс өмнө тэр чинь 5 онд хийгцээж 5 оны сүүлээр тий 6 онд. Тэрнээс өмнө 2002 оноос хойш энэ 2006 он хүртэл энэ хооронд 4 жилийн хугацаанд энэ байгууллагууд байж л байсан шүү. Оршинчлээсэн. Хийдэг юм хийгээл явж лээсэн. Бид олонний анхаарлыг тэгж татснаас хойш бидний харлуулах ажил хүчтэй явагдсан. Одоо бол харлуулаад дууссан гэж одоо тоохоо байсан шүү дээ. Хайсан. Одоо тэгээд дээр нь бас нэг аюултай үр дүнд нь одоо маш олон байгууллага бий болсон л доо. Одоо миний ажилласнаар бас тийм юмнууд байна. Үнэхээр энэ үндэсний үзэл ийм бүлгэмүүдийг доош нь жангаж байгаа нөхдүүд байна. Одоо жишээлбэл танай бүлгээр ороо гарсан. Танай хөдөлгөөнөөр ороо гарсан. Хөх Монгол бүлгэмээр ороо гарсан. Тэгээд нэг ингээд явж идэг те. Тэгээд нэг өөрөө явж байгаад нэг тамга тэмдэг олоод авцсан. Одоо ямарваа нэгэн хасын нэртэй ч юм уу, юуны нэртэй ч нэг Монголыг ороосон нэртэй ч юм ийм нөхдүүд байна. Энэ нөхдүүд яг шудраг хэлэхэд юу хийж байгаа гэсэн таас мэдж байгаа. Эднээс тандж бас нэг юм хэлээч. Тэ. Энэ бол зүгээр цаг зуурын үзэгдэл байхгүй. Энэ хөдөлгөөнүүдийн оршин байгаа. Яг үнэхээр үнэн шудраг Монгол үндэстнийхээ эрх ашигын төдөө үндэстний үзэл санаагаа яг тугаад зарчмаа болгоод явж байгаа юм бол энэ хөдөлгөөнүүд оршин тогтно. Үгүй бол сая чиний ярьсан шиг ийм гарууд байна л да. Гарууд ч гэсэн бодлоо гарууд. Нэг л хас зүүсэн, нэг л стил хөөцөн хэдэн баг нараа яваалаа. Тэд нар бол тэгээд цагийн урсгалаар алга болно л да. Одоо яах вэ? Тэр цагийн урсгалаар алга болтол ч бас муухай юм хийгээ. Хортой юм нөгөө бостой нөгөө мянган өхрийн эврийг дөргөөгд байгаа гол нь тий. Тэгэхээр энэ дээр би бас нэг юм хэлмээр байна л да. Зарим нэг нь бол эднэрийг бодлогоор байлгаж шээ. Яг үнэндээ бол албаар бай. Одоо тэр гэмт үйлдэл хийгээд байгааг нь хараад биш. Цагдаа мэдж байгаа. Яагаад барихгүй вэ? Гэмт үйлдэл хийгээд биш. Бүгд мэдж шээ. Ил биш. Ил нүдэн дээр нь ил хийгээд биш. Тэгэхэд барихгүй байгаа нь магадгүй бас харлуулах гэсэн тэр бодлого нь тавьлах чөлөө шилжиж болно. Тэгэхээр яг би түрүүний хэлэх гээд байгаа ярин дээр бид 5% хувьд бол одоо анх бол яг үүндээ бас голчлон явж исэн бямтлаг байна тий. Одоо манай Батчулуун байна, Анх 2 байна, Хас байна. Одоо миний бие тий. Бид 5 бол тавуулаа л эхэлчихсэн. Тэгэхээр бид нарт яг үнэндээ бид 5 эхэлж яхад биш тий. Биднэрт юу байсан гэвэл сэтгэл байсан. Тийм шүү дээ. Биднэрт мөнгө байгаагүй. Биднэрт автобусны мөнгөгүй байхад бид нар ханзны араас тий тэр нэг янган талтын араас явж яхад бид нар гэртээ онохгүй, шүн хоол идэхгүй, ус уухгүй тий. Зөвхөн улс минь юу болчихвоо, энэ хот минь юу болчихвоо. Тэгээ яаж ч хөдөө явж чаддгүй маа гэдэг энэ хотоо тий. Энэ имс огт минь юу болчихвоо гэд. Яг тэр өдрүүдэд бол бид нар шүнжэнгээ алхдаг л байсан. Залууч биш тий. Их алхсан. Зүхтаадаг байж. Тэгээд яг нэг 2 3 жилийн дараа би бол одоо энийг хаан чилдэгтэй. Би нялх хүүхдэд тий. Хэдхэн сартаа нялх хүүхдтэйгээ ихтэртэйгээ машиндаа хонж исэн. Машина нормалдаа тонж исэн. Тим үед бас их байдаг байхгүй. Зүгээр одоо яриад байгаа, одоо гарч ирээд байгаа энэ хөдөлгөөнүүд яг тим юг туулсан уу? Нэгдүгээрт. Яг л таамс дарсан замыг тавьж өгсөн байхгүй. Бүх юм нөгөө түмэн олонны нөгөө хайрыг татна гэдэг шиг түмэн олон зөвшөөрөгдөөд гараад ирсэн тэр юмн дээр л нэг хас тэмдэг зүүчгээр болчдөг. Тэ? Нэг хар сав көмсчүүл болчдөг. Эсвэл нэг ингээд үндэсний үзэл ярьчвал болчдөг. Гэхдээ яг өнөөдөртөө болоо л байна л та. Зүгээр бид нар бол одоо үнэхээр ингээл анзаараа сууж байна. Үнэн байгаасаа л гэж ганцхан юм боддог. Үнэн байгаасаа. Хинэж ирээд бидэртээ уулзаа тийм үү. За Бямтлаг хаа гансүрэ хаа яг үндэсний үзлэгч юу юм бэ? Энэ яг ямар өчтэй юм бэ? Бид хаашаа явах гэдэг юм бэ? Ингэж ярилцдаг бол бараг байхгүй. Тэнд бол ярьж байгаагийн сонсохоор гансүрэ юу юм бэ? Бямтлаг юу юм бэ? Тэдний юу юм бэ гэж ингэж ярьдаг. Би энийг бүр гайхаад байдаг байхгүй юу?
Би ч айгүй Яг үнэхээр бид нар хоорондоо гайхаа байж байгаа. Яг ганцхан бямтлаг энэ анхны 5 залуу яваад нь шүү дээ. Эднэрийг л одоо муулаад байвал үндэсний үзэлтэн болчихдөг юм болов. эсвэл бидний дээр гарчдаг юм болов. Тий. Бүр гайхаад байдаг. Зүгээр бидний хувьд бол үнэхээр энэ үзэл бодлоо ойлгоод энэ чинь үндэсний үзэл гэж юу вэ гэдэг маш хөнгөх юм. Үндэстэн гэж юу вэ гэдэг асуулт гараад ирдэг байхгүй юу? Тэгэхээр үндэстэн гэж юу вэ гэдэг тодорхойлолт нь бол нэгэн газар нутаг дээрээ тийм үү? Өөрийн оршин тогтнож байгаа газар нутаг дээр олон мянган жил, олон зуун жил оршин тогтнох явцтай өөрийн гэсэн бусдаас ялгах хэлтэй, соёлтой, тийм ээ? Өөрийн гэсэн хувцлалтай. Энэ өөрийн гэсэн үндэсний үнэт өвтэй. Тэгээд тэр газар нутаг дээрээ байгаа тэр оршин тогтнож байгаа хүмүүсийг үндэстэн гинэ. Тийм үү? Тэр хідэн яснаас бүрдсэн гол нь шүү. Тэгээд тэр үндэстний үзэл гэж юу юм бэ гэдээ асууя л та. Тэгэхээр нэг хүмүүс буруу яриад. Тэгвэл бид нар тэр үнэт өвөө, тийм үү? Тэр үндэстнээ, тэр газар нутгаа, тэр хил соёлоо бусдаас хайрлаж хамгаалах энэ үзлийг л үндэсний үзэл гэдэг шүү дээ. тийм шүү дээ. Одоо тэгэхээр нөгөө ийм асуулт гарч ирээд байгаа байхгүй. Монгол хүн гэж хин бэ гэдэг асуулт гарч ирээд байгаа байхгүй. Одоо монгол хүн ямар байх хэвтэй вэ те? Одоо яг одоо үеийн бидний үеийн залуучууд бас зүгээр л ийм нэг өглөө гараад орой яваал те. Нэг бол ийм өдөртөм тавьсан юм шиг л те. Тэгээ бас ахнараас бас сухад одоо яг монгол залуу хүн гэж хин байх вэ? Одоо яг ингээл заавал одоо би үндэсний үзэлт ингээд талбай дээр гарах ёстой ч юм уу, ёсгүй ч юм уу те. Би залуу хүн яаж дуу хоолой хүргэж одоо хин нэгэн хүн дуу хоолой хүргэснээр залуу хүн бас шоронд ормооргүй шүү дээ. Одоо яг тим нэг айц төрүүлээд байгаа. Төрцөн харин. Төрцөн. Яг ингээд 7 сарын 1-ээр бол зүгээр Энэ юм яваад байгаа юм. Сүүлийн тас. Өнөөдөр бид дөрөв энд юм яриад сууж जैन тийм үү? Өнөөдөр бид оршин байна гэдэг бол өчигдөр бөгөөд маргаашийн холбоос авахгүй юу? Холбоос. Тэгэхээр бид энийг холбохдоо Монгол гэж хэн байсан бэ гэдгийг хайхаас өөр аргагүй. Ягаад гэвэл өчигдрөө мэдхгүйгээр бид маргааштай юм захиж чадахгүй байхгүй. Тэр өссөн үсээгүй бид нар түүх рүү ордог. Тэгэхээр Монгол хүний тодтгол бол үнэхээр мундаг л та. Би энийг бол одоо энийг хилдэг бат тотхон мотгоо зөндөө гоё доктор профессор гараад ирчлээ. Зүгээр энгийнээр хэлвэл бид нар тухайн үеийн дэлхий байхгүй Евразийн газар нутаг гэж бол. тийм шүү дээ. Тухайн үеийн дэлхийг эрхшээж байсан. Эрхшээ гэхээр эзэл дүрмгийлэхтэй биш те. Эзэмсэж байсан. Эзэмшиж байсан, тэрийг хаашаа явахыг залж байсан, хөгжлийн гол нь болж байсан ийм үндэстний үс сат шүү бид. Магадгүй өнөөдөртөө яг бидний үед өчүүгэн жижиг газар нутаг дээр арчаагүй байдалтайгаар их гүрнүүдийн давчлагын донд байж магадгүй. Гэхдээ маргааш дахиад эргээд хэлхийг хэн ч үгүйсэхгүй. Тий. Хэн ч үгүйсэхгүй. Тэгэхээр Монгол хүн гэж ийм хүмүүс шүү гэдгээл бид хязгаарч мартаж болохгүй. Нэг хүнээс л ихэлсэн шүү дээ ер нь. Тий. Өвгдөөц тийм үү? Би дараа тэгээд тийм агуу үндэстний үрсэд гэдэг хүн болгон ухамсарлах юм бол өнөөдөр харийнхны дор орж өвдөхгүй байхгүй. Яг Өнөөдөр харийнханд тэр агуу өвгдөөцөөс бидэнд үүдүүлсэн энэ Ямар их баялыг найртах ямар их түүхтэй. Алдартай. Тэрийг ойлгоогүй нөхдүүд өнөөдөр аягүй олон болчиход байгаа. залгаасаа хийж чадахгүй шүү дээ. Өчигдрөө мартцсан. Маргаашийн төлөө юу ч хийх. Өнөөдөр байгаа жижигхэн өнгө мөнгө бол энэ юу ч биш шүү дээ. Бидэнд ирээдүг биш агуу юм биш. Бидний үр хөвгт амьдрэх шүү дээ. Тийм шүү дээ. Бид үр хөвгтөө юу үлдэх гээд байна. Бидний үр хөвгт яах болж байна? Тэгэхээр өвгдөцөн бидэнд юу үлдээх вэ? Яаж ямар тэмцлийн замыг туулаад хичнээн цус нөлөмсөн дундуур яваад энд ирвэ те? Энийг мартцсан баг нар гадныханд найр тавьж. Энийг мартсан баг нар өнөөдөр гадныхныг өмөрөөд манифесто ингээл янз бүр юм байна. Ямар ч гадны компанид ч шаардлагатай байсан. Заавал нэг монгол хүн бай гэж. Урдаас заавал нэг хамгаалж заавал нэг хүн байж. Нөгөөдгөө дуурахгүй багтал нэг юм чав гэж орж ирэл. Тэр өчигдрөө мэдэхгүй л яваад байгаа байхгүй. Яг энэ бол зүгээр юм сүлжээ болцсон тийм. Цагдаатай. За тэр хүмүүс хараад өнөөдөр нэг жижигхэн шүүгчтэй. Прокурортой. Тэ? Аль аль нь л ирнэ. Тэгээд нэг одоо нэг шин залууг л нэг хоолны багц авч байгаа юм шиг тий. Одоо манайх одоо нэр тийм минут тий. Гадны хөрөнгө оруулалтын компани тийм минут эренгүүтээ яг тэр бага багцтай. Эренгүүтээ тийм бага өрдүүлээд дүүргийн хорооны цагдаа хорооны цагдаа тийм багц. Дүүргийн юунууд тийм багц тий.
яг үн тийм. Яг үнэн бодит төрх нь бол тийм л байгаа шүү. Ер нь бол Биднээс ерөөсөө тийм вакцины үйлчлэгээ байхгүй. Очрлон яг Монгол явна амьдарч байгаа цэвэр монгол хүмүүс бол ер нь гадны нөхдөөчгөл нүдэнд орсон хог шиг л байлгаад байгаа байхгүй. Ерөөсөө энийг ийм нар түмнийг болжгүй л илгээр нь мөлхүүлээл ах санаатай ерөөсөө. ийм болгодог хууль батлахын тулд гаднаас зөвлөх авчрал хууль хийлэгчиж байгаа юм чинь тэр хүн чинь өөртөө ашигтай хууль хийчихгүй шүү дээ. Суулгаж өгнө. Тийм. Одоо тэр баяр зүйчдэр 17 тэрбумаар одоо яах ч дахиад гадны хүн хийчих. Тэгээ өөрийгөө ичихгүй доромжлоо хэдэр гэдэг. Гүн чиний л хийсэн үйл шүү. Тэр Чи л хийсэн юм. Одоо нэг хүмүүс ичгээ Хүмүүс байсан. тоормос гэж байдаг та басна. За одоо болиг. Хамааг одоо хүмүүс чид ичгүй. Тэгж бодохгүй. Би одоо энэ томчууд нэг Би одоо боцтой бодиг гэж хинч бодохгүй. Улам л ингээл цад ямар зоригтой. Эсвэл энэ монголчуудыг ингэж хөвтүүлэхгүй бол та нарыг алын шүү гэж хятад ахна. Магадгүй яг цаана буу тулахд бол амьдаа хийсэн тэгээд байгаа юм. Тий. Би өнөөдөр сүултээ хандаж угаад болдог бол одоо өдөөд болохоороо болцсон. би одоо тэр их мөнгөөр одоо яах ч байгаа. Аваад өгөхгүй шүү дээ. Харин тий. офшор дансанда сая доллар мартчихдаг хүнтэй ч төв ярих. Тийм шүү дээ. Сая Тэр бум 800 сая төгрөгөө. Би мартцсан байлээ. Чиний сургууль өрөх байлрэг. Яа. Одоо залуучууд бид нар одоо яг даяар Монгол хөх Монголынхондоо яаж одоо хамтарч ажиллавал зүгээр одоо зургт үзэж байгаа одоо миний үеийн залууч миний үеэс доош дүүнер байгаа шүү дээ. Ингээ очиод уулзах хэвээр юм уу? Нэг бол холбогдох хэвээр юм уу? Бас нэг зүрх байгаа шүү дээ. Энэ зүрхийг яаж амьлуулах вэ? Одоо бол юм хөгжсөн шүү дээ. Мэдээлэл ямар хэлбэрээр мэдээлэл авахд амар болсон. Өнөөдөр Даяар Монгол гээд пэйж хуудас Facebook дээр байж байна. Тэ. Хөх Монголынхч байж байна. Хагаал орвол байж. Хагаал ороход байж л шүү. За хэдгүү хөвчгөд л гараад ирнэ шүү. Дээр бид нэр шиг олдгүй байсан юм. Талбайн тэнд уулзсан юм уулзсан. Одоо л тийм. Талбангийн энэ дээр уулзсан тий. Урдлын хонхон дээр уулзсан тийм байх. Одоо байх болсон тий. Биднийг бол хайгуу амархан болцсон ш. Дөрөв оронтой дурын лавлах бидний утсыг мэдчихэж ш. Тийм шүү. Бас тийм. Хэрвээ Facebook дээр ороод та нар бичгэд гараад ирж ш. Google-ээр хайлтаа гараад ирнэ. Олоод уулзахад айгүй амархан болцсон. Тэр тусмаа бид улам нууцлаг юм шиг. Одоо энэ хурц яг сөхөгдөд шүү дээ. Хүмүүс өсөлтөн зарлж байна. Ноён уулын. Тийм, ноён уулын асуудлаар та хоёр ямар ч байр суурьтай. Ноён уулын асуудал төр бол Даяар Монгол хөдөлгөөн анханаас нь байсан. Одоо ч байгаа. Хойштооч ер нь энэ асуудлыг эцэслэн шийдэгдэл бид байна. Энэ уулын түүхийг нэг бас нэг хэлж өгж болох болоо. Бас мэдхгүй ч хүмүүс байна. Ноён уул хатан уул гэдээ бас уул байл тээ. Тэгээд ер нь жишээ нь Египтэд бол хаадын хөндөй гэдэг байгаа шүү дээ. Одоо энэ телевизээр янз бүрийн юмсчлаа. Тавчгаа ярьчихаа. Яг тэрэн шиг би тим хэмжээний маш том одоо оршоолгын тий онгон тим тагшин газар байгаа таахгүй. Тэр уул бол магадгүй тэр олон илэрцээрээ 240-од гэдэг байгаа. Тэр 240-од булш бунхнууд хоорондоо түнэлэр холбогдсон байж болно. Гэхдээ би энэ дээр нэг юм хэлэх гээд байгаа байхгүй. Египт тий хаадуудаа алтан авсан хийд юм бэл. Тэгвэл Евраз тухайн үеийн дэлхийг эрхшээж исэн хүн гүрэн тий тэнд тэрний хаад ноёдууд юунд байх вэ гэдэг бас сонирхолтой. Тэгэхээр тэрнийг 50 тонн алтнаас илүүгээр Козлов гэж эрдэмтэн чинь тэрний ердөө 3хан булшийг ухаал археолог юун дээр өөрийг нэрээ дэлхийд мандуулсан шүү дээ. Ерөөсөө хүн гүрний тэр 3хан булшнаас гэтэл тэнд 200 үе дээр байгаа. Тим юмруу 50 ил алтны төлөө. Тэгээд 200 сая доллараар 50 тонн алтны төлөө 200 сая долларын төлөө тим ариун дагшин газар руугаа оруулах хэрэг. Тэр тараа нэг юм бол тэр гоё тэр Египт шиг тэр пирамид Каир юу шиг болголтоо. Тэнд дэлхийн музей байгуулчих л та. Тэ? Тэгээд тэр мөнгө аваад үзгэлтэй. Тэгээ хүмүүс үзэж авах гээд байгаа хүмүүс. Тэгэд энэ гарууд дараа тэр 50 тонн алт гэж чинь 5 их нэгэд төгрөг байхгүй Монгол мөнгө. Ягаад 200 саяг аваад болоод байна. Тэ. Гайхамшигтай гэрээ болчихлаа шүү дээ. 2080 гэдэг. Тэ. 20 гайхамшигтай 2080 гэдэг гайхамшигтай. Оюутлогын гэрээлээр би бараг орон дээрээс авч унах шахсан. 34 66 би эсэргүүцчихсэн. Хэвлэм ахаар 2 удаа зарлсан. Над дээр ганцхан солийн сурвалждаг гэж ирсэн. Хаалтын гэрээ хийсэн. Хаалтын гэрээ. Таньдаг сурвалжлагч руугаа ярьсан. Уучлаарай манай хаалтын гэрээ хийсэн. Би жамаа бичээ дүрсий чи авсан ч манай телевизээр. Юу хаалтын гэрээ гэдэг нь юу гэсэн үг вэ?
Үгүй хаалтын гэрээ шүү дээ. Хаалтын гэрээ гэж надад нэг юм балерин ингээд телевиз сонингуудад мөнгө өгöd байсан. Мөнгөөгөө хаашдаг. Манай нахаа ямар ч нэвтрүүлэг гаргахгүй. Нэвтрүүлэг нууц сурвалжлах юм байт юм уу? Нууц биш. Энэ илүү яг ийш бүх баяр цогц тий. Сайн улаалцдаг гараа шүү. Тэгээ шүү. Үндэд яах юм бэ? энэ асуудлаар сая Даяар Монгол хөтөлбөр хэдхэн хоногийн өмнө ноён уулын асуудлаар хэвлэлийн багварл ихэд их орон телевиз ирж байгаа 25 дээр хийсэн 25 өөр хинч байхгүй шүү. Хаалтыг гэрээ. Өнөөдөр үндэсний хөдөлгөөнүүд нэгдсэн юу хийлээ бас. Хурал хийлээ. Бас л хэдхэн телевиз ирлээ. Гэтэ яах вэ бас ирлээ. За ямар таавс нэгдэж чинь одоо жишээл ямар олон хөдөлгөөн бэ? Ер нь нөгөө биднээс хойш чинь хэд болцсон юм бэ? Бараг 30 төгсөж байгаа юм шүү. Бараг 37 молоо гэж тоо гараад. Тийм байлээ. Ер нь 30-аад нийлчлээ. Нийлчлээ. Яг л энэ зөв шүү бас тийм бас зөв юм байна. Яахав зүгээр эднэр маань эргээд бас нөгөө хуучин бууны угархаа ихчээр биднийг бас эргээд түшиж чинь л та. Яг энэ асуудал дээр одоо та энэ биднийг одоо ахлаар явуулж тийм байр сууриа илэрхийлээч та юу гэж бодож байна. Мэдээж шудраг шимийг хараад дуугаа байна гэдэг өөрөө гэмтэргэл байхгүй юу? Тийм шүү. Тэгэхээр энэ дээр бид нар өнөөдөр хэвлэлийн багварл хийсэн. Тэр нь өнөөдрөөс өсөж эхэлж байгаа шүү дээ. Тий. Өсөж талбай дээр одоо хүмүүс талбай дээр одоо нөгөө юу хэлмэтлэлтэй гүшин дээр өгч яаж бодлоо. Бид нарт одоо олдож байгаа. Энд ч одоо босоо хөнгөлийн хідмэн хөрхий тус их үзэж штэ тэнд. Босоо хөх Монголынхан байна те. Босоо хөх Монголынхан чи ерөнхийдөө бол хөх Монгол бүлгэмээс гарах хүмүүс үнэ те. Анх л одоо бас хөх Монгол бүлгэм дээр бүгдээрээ ирж нийлж нэгдэж байсан. Тэг яах вэ? Тэгээд тусдаа бид нэр хөдөлгөөн байгууллаа гэж турах тус гаргасан тийм ээ. Тийм турах тус гаргасан. Надад тэр л хэвийн үзэгдэл болоод байгаа шүү дээ. Тийм. Одоо Даяар Монгол төрлөө гарлаа гарахтаа өөр. Бид тусдаа юм гарлаа. Нэг юм сурж авчаал. Тийм жоохон түүхсэн. Яг нэг өчөөхөн жоох юм мэдэж авдаг л байх л та. Мэдээж хүнийг бүгдийг нуудлаад яана гэдэг бол бас хэцүү. Бид нар ч гэсэн ярьдаг, би ч боддог. Бид нар ч гэсэн өчнөө л эрдэмтэн мэрэгд дээр байнга л очдөг штеп. Зүгээр л очоод үнэхээр би зүгээр нэг ганц өөрийгөө чамладаг юм. Энэ хүний болдог бол тархинд бүх юм л олоод мэдээд авчих юмсан л гэж боддог. Даанч одоо тэгж болохгүй л да. Мэдлэгийг одоо шиприц чиг соруулдаг бол ингэж авчмаар л үү тий. Тэгэхээр миний бодол бол энэ олон үндэсний хөдөлгөөн байх хэрэгтэй байхгүй. Байх хэрэгтэй тий. Олон байх хэрэгтэй. Нэг бол бас хит баригдмал биш. Нэг хоёр хон бол. Тэгэхээр тэр залуучууд эндээс Даяар Монголоос гарлаа гэдэг зөв л байхгүй. Өшөө салбарлаад олоолаа бол тий. Тэгэхээр тэрнээс нь салбарлалтаа бүр хамааалга шүү. Хамгийн гол нь зөв юмны төлөө зөв юм хийгээд явах хэрэгтэй. Гагцхүү үзэл баримтлал дээр буух хэрэгтэй. Эргээд бидний уулзах цэг ганцхан шүү дээ. Тийм шүү дээ. Бидний оргил өөд шүү. Хүрх цэг ерөөсөө л ганцхан юм шиг. Өндөрлж явах шиг байна. Та хоёр зориулаад одоо ганшуурын хөх Монгол бүлгэмийнхаа зүгээс тийм ээ. Бямтлаг Даяар Монгол бүлгэмийнхаа зүгээс залуучуудаа хандаад хэлэх үг боллоо. Ганаад их юм зэгтэй. Би түрүү ерөнхийдөө бас хэллээ. Тэгээд түрүүний нөгөө ихэнд ярьжсэн л яриа л да. Тэр залуучууд минь нэг сэрээ тараач. Арчлал нэртэй баг зүтсэн эдийн засгийн алуурчид монголчин ирчээд чамааг намааг биднийг хор оронд тухаар нь харилцуулж тий олон хэсэг болгочоод баялагийг чинь сороод байна шүү. Одоо бүгдээр нэг тийшээ харах цаг болсон. Ерөөсөө үндэсний эрх ашиг гэж нэг юм дээр л зангилагдтыг тий. Бид нар дэлхийн 7 тэрбум хүн амыг тижээж чадахгүйгээс хойш хил дотор байгаа 3 сая хүн ээ. Тийм ээ. Тэр тараншинд байгаа монголооч тижээ. Тийм ээ. Тэр айл болохгүй байгаа тэр хангалттай мөнгө баялаг байж байна. Энэ баялагийг ингэж гадныханд соруулахаа болио. Өөртөө сорё. Өөртөө сорё. Сорж хэрвээ өөртөө сорж чадахгүй байж л өг. Тийм яах юм бэ? Байж л өг. Сүлсөөгүй энэ хямралт ингээл бор зүрхээр яваад борон сороо үлдэн шүү дээ. Бидний хойч үлдэн шүү дээ. Энэ газар дээр. Тэрийнхээ ямиг төрүүлээд сороод төрүүлээд үр тавиад энэ тийм тавихаа болцгоё. Ерөөсөө төрөө эрх мэдэл гэдэг бол арт түмний гарт байгаа шүү дээ. Чиний миний гарт л байгаа. Тийм. Тэгэхээр одоо энэ дээр нэг сэрэг цаг нь болсон. Одоо энэ либерализм энэ хитчлөөтийн дураараа авиралтын болио зогсооё. Залуучуудаа нэг зүгт харъя. Үндэсний эрх ашгаа дээдлээ л гэж байгаа. Зөв шүү дээ. Би л ерэн зүгээр нэг олон юм захихгүй. Ийм байна залуучуудаа. Саяхан нарийн цэргийн асуудал гээд шугаал байсан. Сошиал медиагаар дүүрэн шугсан. Хүн болгон нарийн цэргийг дэмжин гэж Facebook профайлынхаа зургийг сольсон. Тийм. Одоо хин яагаад өнгөрөхгүй вэ? Тэр 7 шугамаар нөгөө нарийн цэрэгч ороод ирсэн шүү дээ.
Яагаад тухайн үедээ шүүгээд мартаад байгаа. Одоо ноён үлгээд бүгд шүүгэж байна. 2 сарын дараа хин шүүгдэх юм. Яа сарниулаад. Ингээл зүгээр л өнөөдөр ингээ оволцоол тэгэл унтраагаад байна тий. тэгэл тэр галыг дандаа хаяад яваад байгаа. Тэр гал яаж унтрагдаад байна? Цаанаас бас бодлоготойгоор өөр юм руу анхааруулж залуучуудыг өөр юм руу анхааруулад байна л. Тэгэхээр хүн зүгээр тэр цэм Монгол залуу хүн өөр ингэсэн үзэл бодолтой байх хэрэгтэй байхгүй. Бусдын үгээр, бусдын бодлоор толгоогоо дүүргээд яваад байх хэрэггүй шүү дээ. Нарийн цэргийн эсрэг та байсан бол одоо тэр жигтэй байл та. Яагаад одоо ноён уул руу ноён уулгээ яваад байгаа. Ноён уул чухал. Яагаад мартагдвал нарийн цэрэг чухал. Тэгвэл тэрний өмнөх зэрэг цөмийн эсрэг асуудал ч гэсэн чухал шүү дээ. Ингээд сарниулаад байгаа байхгүй ингээд бүгдийг сатааруулаад тий. Хитгэн өгөхгүй байна. Үзэл бодолтой үнж тууштай байя залуучуудаа. Тэгээд өнөөдөр хамгийн гол нь заавал энэ тэнд очиод жагсаа зогсохтой болно шээ. Өнөөдөр Монгол хүн болгон илүү ихийг сурж мэдээд ирээдүйд энэ улсыг энэ залуучууд л авч явна шээ. Тэгэхээр асар их мэдлэгтэй л байх хэрэгтэй байхгүй. Одоо манус бол одоо тэгээд хааштай л гудамжиндаа гараад байлдаж судалдал дууссан хөтөж шээ. Тэгэл сануулна хийлэн ярина манус илүү чадахгүй шүү. Одоо тэгээд энэ залуучууд бол юм хэлмээр тууштай л баймаар хамгийн гол тий. Үнэндээ эхлүүлж чадсан юм чинь тий. Одоо ингээд ганс өрөмөнд би тулгаан тий. Үзээрээ тэгээд үзэн шүү дээ. Хоёрыг туслаад үзэн дээ. Энэ хоёр анхны хоёр бүлгмийн араас явах залуучууд тий их байгаа. Тэгээд хоёртой бас холбоо өрөх хүмүүс байл одоо дамжуулаад би ингээ гарах чинь тий. Уулзаад яг л одоо жагсахтаа биш. Залуучуудынхаа жихэнд нь юм хүргэж тий. Ерөөсөө л зөв чиглүүлж, зөв өдөрдөж үндэсний үндсэн санааг л суул бидний нээж үүсэл тий. эцэг өвгдөөсөө бид нэр энэ газар нутгийн бүрэн бүтэн тийм ээ гол устай тий эрүүл саруул хүн арттай л хүлээж авсан. Бид нэр ингэж хүлээлгэж өгөхөд за төлүүлдэггүй маа тий төлүүлдэггүй маа гэхэд тий бид нар дутаачихгүй л өгмөр. Нөгөө их орон гэж тий үрхийн нэр өвш гэдэг шиг үлдээхийн нэр. Их орноо үрхийн тулд эхлээд эдгээр өөрсдөө авцсан байх хэрэгтэй хүмүүс. За баярлалаа. Тэгээ Монголд хүн шиг амьдарцгаая залуусаа. Би Тэнгэрийн удам. Би догшин хөхөн Монгол. Бүдүүн хадуун энэ соёл иргэншлийг сэрэж бүртгий чон шиг архир сурахыг би хүснэ. Бүртгий чонын ойлгохыг би сонсож байна. Би ядалтыг өөртөө баярхаж өгч чадна. Намайг мөлчиж байсан удаас би нэг мөсөн хариугаан авахыг хүснэ. Энэ хариуг цагаан мөнгөний өс сонзон гин. Энэ хариуг дуудаж илчилгүй хотоос жонуулчаа. Би Чингисийн удам. Би минь болоод бэлэг аргамж тийм. Цусан одоо чийжин дотор минь цаг бол зуулан шатнам. Дэрний нэрийг хэлээд бид Тэнгэр омогт боонгодон дурсдаг. Боссон уулыг сүгдтэл тамлгаан дуудсан бөө догштын улам нь би. Догшин харнууд минь хөхөд Тэнгэрийн дор орчин байсан цагт дайчин явсан хинч хэнзэдэж аргагүй нялхтан. Их гаригийн аянгат Тэнгэр энэ миний нутагт амгалан хөхөнгөтэй. Ийм хөхөнгөөр дэлхийн халтар нүрийг эзэн болсон Чингис минь арчиж өгсөн авьяатай. Шин зүрхийг тулгын гадар тамсан чивэлтэн нууцыг сэртэлхийг би хүснэм. Би чон, би бүртгий чон. Өмнөдийн Марсыг читэрлүүлэх Төв Азийн чон би. Би сөхөрж үзээгүй өвдөгний удам. Би өвдөж үзээгүй толгойн удам. Би чагчиж үзээгүй нүдний удам. Би андуусан согүйчхний удам. Би алдаж хараагүй эрхийн удам. Би туцаж үзээгүй туурын удам. Би гуйж үзээгүй Тэнгэрийн удам. Би хотож үзээгүй чонын удам. Би Тэнгэрийн удам. Би догшин хөхөн Монгол. Бүдүүн хатуун энэ соёл иргэншлийг сэрэж бүртгий чон шиг болохыг би хүснэм.